одоо хар шар цагааны бог гэж ангилахгүй бол яаж ангилах юм гэдэг асуудал үүсэж байгаа байхгүй тийм ээ. Тэгэнгүүт ингээд судлаад яваад ирэхээр бид нар ч харин сүүлийн 30 жил 30 гаруй жилийн хугацаанд нэг үе одоо маш их тийм хаос гэх юм замбрааг үе үстэй бөө гэдэг чинь одоо ер нь юу ч юм ер нь сүлдээ ойлгохгүй буруугаар ойлгох ийм асуудлууд бол их байлаа шүү дээ. Цэгцэрч чадаагүй. Тэгээд тэрний дараа бас нэг ийм цэгцэрх маягтай ийм үзэгдлүүд харагдаад ирж байгаа. Тэгээд энэ дундаас ингээд онгодуудын их олон бөтөө уулзаад онгодуудтай хөөрөлдөөд тэгээд эдрэж асуугаад байгаа тухтай зэрэг нэг юм тодорхой болж байгаа байхгүй. Тэр нь юу гэвэл ерөөсөө эн чинь бол лус төлсөн бог шат юм байна. Удмын бог байна. Тэгээд ялтгүй тэнгэрийн бог гэж нэг байдаг юм байна. Би ч одоо бас л тэгжил сонсож өссөн, тэгжил бодож өссөн хүмүүсийн нэг шүү дээ. Тэгтэл ингээд дунд нь ороо судлаад яваад ирэнгүүт энэ чинь ямар өг ухаан байгаад байна, ямар нарийн нандин мэдлэг байгаад байна. Өөрөөр хэлэх юм бол халах боо гэдэг чинь бол ер нь нөгөө судалгаанд ерөөсөө ороогүй байсан. Байсны бол ерөөсөө ингээд нөгөө түрүү үед бол одоо шарын шашны нөлөөгөөр бол энийг бол судалчинд одоо ингэж хэлсэнгүй ерөөсөө зөвхөн шарын шашныхаа юм судлаа явуулчлаа. Дараа үедээ болоод ирэхдээ зэрэг нөгөөдөл манд баг байхгүйтэй адилхан болчихсон. Биднээс өөр юм гэдэг юм уу? Манай нутгаас өөр юм л гэж ярина үхээс биш. Манай нутгийн хамгийн мундаг нь бусд нь бишээ гэж ярьж ерөөсөө болохгүй юм байна. Тэг энийг дэр их анзаармаар байгаа. Одоо чинь бид нар чинь их олон юмар ингээд хуваагдаад монголчууд бутраад байна шүү дээ.